Цахимаар ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг хэрхэн гаргах вэ? Иргэн та portal.n.cgmn вебсайт руу орж нэвтрэх товчийг дарна. Дан системийн эрхээр нэг удаагийн нууц код, тоон гарын үсэг, банкны эрхээр нэвтрэнэ. Доорх цонхны зөвшөөрөх товчийг дарснаар нэмийн даатгал дахь өөрийн бүртгэл рүү орно. Миний профайлууд гэсэн цонх харагдах ба өөрийн бүртгэл дээр дарж орно. Даатгуулагч захин үйлчлэгээ авах ажилгүйдлийн тэтгэмж цэсийг сонгоно. Дэлгэцэнд хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагт бүртгүүлсэн талаарх мэдээллийг харуулна. Хэрэв бүртгүүлээгүй бол e-job.gov.mn хаягаар нэвтэрч ажилгүй болсноо бүртгүүлнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагт бүртгүүлсэний дараа хүсэлт гаргах товчийг дарна. Нотлох байранд хавсархах хэсэгт ажлаас чөлөөсөн тухай шийдвэрийг заавал хавсархах шаардлагатай. Тооцоо нийлсэн ажил хүлээлтсэн акт байгаа тохиолдолд мөн хавсаргана. Үргэлжлүүлэх товчийг даран дараах цонх руу шилжинэ. Хүсэлтийн мэдээлэл оруулах. Хэсгийн хоосон талбаруудыг бүрэн гүйцэд бүглэнэ. Чоочтой талбаруудыг автоматар бүглэсэн байх тул гараас өөрчлөх боломжгүй. Мэдээлэл үнэн зөв оруулсан хэсгээ нэгтлэн үргэлжлүүлэх товчийг дарснаар таны хүсэлт нийгмийн даатгалын байгууллага руу илгээгдэнэ. Хүсэлтийн түүхээ шалгах. Өөрийн профайл хүсэлтийн түүхээр дарж ороход таны илгээсэн хүсэлтүүд харагдана. Хүсэлтийн дугаар дээр дарснаар таны хүсэлт аль алхам дээр шалгагдаж байгааг харж болно. Нийгмийн даатгалын газрын хяналтын байцаагч баталгаажуулснаар таны хүсэл шийдэгдсэн төлөвт орох бөгөөд хүсэлтийн дугаар дээр дарж орсноор танд олгох тэтгэмжийн хэмжээ харагдана.